сайн байцгаана уу? Миний хичээл харагдаж байна уу? Шээг нь ороод ирсэн байна. Дуун сонсогдож байна. За баярлалаа. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Уламжлал аах ухааны хэмж тэжээх ухаан тэрүүн байгууллагын гишүүн сувд байна. За бүгдээрээ өнөөдөр миний бэлдсэн хичээл болохоор ханаа томооны үеийн хүүхдийн асаргааны сэдвээр хичээл бэлдсэн байгаа. За болчихлоо. За ханаа томооны үед бүгдээрээ нөгөө нэг ямар үедээ яваа вэ гэдгээ одоо нэг онцлогоо хамгийн чухал байгаа. Ер нь одоо альбом өвчнөөс угаасаа онцлогоо хамгийн чухал шүү дээ. За тэгээд ерөнхийдөө ханаа томоо маань ихэнхдээ яг л нөгөө 0-5 хүртэлх нас бага насны хүүхдүүд бол хамгийн эмзэг бүлэг одоо голчтон анхаарах шаардлагатай. За тэр дундаа 0-1 нас бол одоо хамгийн анхаарал татах. За энийг нь яачих вэ? За ингэж. За анхаарал хандуулах шаардлагатай. За тэгэхээр хүүхдийн үзлэгийг бүгдээрээ хэрэгтэй яг нөх хөлийн уулнаас яг өсний үзүүр хүртэл эргүүлээ дээрээс доошо буцаад доороос дээшээ гэсэн чиглэлд нэгт нэмба үзлэгээ хийгээд тэгээд яг тухайн хүүхдийн өвчлөл ямар үе шатндаа яваа вэ гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал. За тэгээд эс боловсрсан үед болон одоо бид нар дээр эмчнэр дээр ихэнхдээ бол эс боловсрсан үедээ яваа хүүхд бол бараг цөөхөн ирдэг. Яг ингээд халуулж байгаа тийм дэлгэрсэн болон боловсрсан халууны үедээ явж байгаа эсвэл яг сүүлийн үедээ явж байгаа хүүхдүүд илтгэе. За тэгэхээр яг нөгөө хүүхдээ үдсэж байхдаа энэ хүүхдэд яг эс боловсрсан халуун явж байна удахгүй яг ингээл яг нослогоороо бүх шинжүүд нь ингээд илрээд бүх чинь ингээд ханаад авах гэж, том уу авах гэж гэдгийг анхааруулахад бид нарт одоо уламжлалтын эмчнэрийн нэг давуу тал нь юу вэ гэхээр эс боловсрсан үеийн шинжүүдийг бид нарт ингээд маш дэлгэрэнгүй сайхан одоо зөвлөд өгчихсэн байдаг. За одоо хүний биед өвчин орох 6 үүд гэж байна тийм ээ, арсан тархах махан дэлгэрэх гэдэг. За тэгэхээр хамгийн ихэнд ямар ч өвчин байсан, ханаа томооч дээр ямар ч өвчин байсан, өвчин орох хамгийн ихний үүд маань нэг арсан тархах учраас үзлэх хэрэгтэй хүүхдийн арсны байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Яг ингээд нэг юм бүрзээцэн одоо тийм одоо нөгөө нэг арс шүү дээ. Арс биш одоо юу гэж хэлэх вэ? Тануу эсвэл яг гоё юм бүлгөр зөвлөсөн шийдлийг барих. За би жаахан чанга ярья. Гэдгээр хүүхдийн арсны байдлыг бүгдээрээ маш сайхан үзэх хэрэгтэй. Энэ маань яг хүүхдийн өвчлөлийн байдлыг бас давхар илтгэжээд байгаа. За тэгээд эс боловсрсан үеийн шинжүүд байна тийм ээ. За тэгээд эс боловсрсан үеийн шинждэр хамгийн гол нөгөө нэг хэлний шинжийг одоо бид нар ингээд үзэх хамгийн боломжтой. Одоо хүүхд толгонд л ингээд хэл дарагч ашиглаад бид нар хоолой зэлгүүрийг нь харж байгаа тийм ээ. Хүүхдийн хэл ямар байна вэ? Хийн өвдрүү байна уу? Тэр нь ямар өнгөтэй байна вэ гэдгийг нь сайхан анхаарч харах хэрэгтэй. За тэгээд эс боловсрсан үедээ явж байгаа үед бол хүүхд ч бай, том хүн ч бай мэдээ заавал боловсруулах шаардлагатай. За боловсруулах зорилгоор бид нар гол нь дандаа ман дөрөв тань эмийг хэрглэж байгаа. За тэгээд бусад эмүүдийг хэрглэж болох ч гэлээ одоо хамгийн өргөн хүрээний одоо өргөн хэрэглэгддэг. Тэгээд одоо харьцангуй бас олдод сайтай юм бол ман дөрөв байна. За тэгээд хамгийн гол зүйл бол ерөөсөө бүгдээрээ маш сайн хөлөргөх хэрэгтэй. Тэгэхээр хөлөргөхчээ ингээл өсрүүлж хараалгаал эсвэл ингээд нөө олон нийтийн газар халуун саунд аваачаа суулгаад байх биш. Яг гэртээ халуун байна, суулгаад байна. Одоо ингээд халуун байна суулгаж болно. За халуун эмийнхээ халуун уураар утаж болно, төрлөг хийж болно. За нөгөө биш сайн гээ хэрэглээд байдаг нөгөө халуун чанарын хүнснүүдээ хэрэглээд одоо хэрэглэж болно. За тэгээд энэ үед бүгдээрээ ерөн бол ингээ хүүхдээ хөлдрөх зорилгоор ингээ хэрэгэлдэг юмуудыг бол бүгд бараг л ингээ адилхан мэдж байгаа. Энэ дээр уур нь утлах гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр утлагын аппаратаар утгах биш. Яг одоо ман дөрөв эмээж юм уу эсвэл одоо яг энэ буцалсан одоо халуун бүлийн усныхаа уураар ингээд нэг юмар бүтээгээд ингээд хуучин утдаг байсан шүү дээ. Заавал юмар бүтээхгүйгээр яг ингээд тухайн үедээ хүүхдээ гэртээ яаж хийвэл боломжтой байна, тухайн ээж яаж хийж чадах вэ гэдгийг эцэг эхтэй ярилцаад аюулгүй байдлыг нь ингээ хангаад ингэж утаарай гэдгийг нь зөвлөж өгнө. Тэгэхээр ерөөсөө л одоо жишээлбэл ман дөрөв юм байлаа гэхэд ман дөрвөө сайхан буцалгаж чанаж бэлтгээд тэгээд тэрнийхээ халуун ууранд нь хүүхдээ зайнаас утнаа гэсэн үг. За энэ үедээ юу анхаарах вэ гэхээр хүүхдийн маань арьс бидний одоо насанд хүрсэн том хүний арьснаас 1.5-аас 2 дахин нэмгхэн байдаг.
Тэгээ маш нимгэн дээр нь маш олон тооны нүхс өвтэй. Тэгэхээр хүүхдийн арьсанд хүрсэн одоо түрхлэгээс гадна ерөөсөө тэр уур одоо тэр усанд орохдоо ч гэсэн яг юу хэрглэж जैन тэр болгон шууд ингээд цус руу ороод хүүхдийн биед одоо орж байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг илүү хурдан үйлчлэгээ үзүүлэн гэдэг утгаараа маш болгоомжтой хийх хэрэгтэй. За тэгээд түлэгдэх эрсдэл өндөр учраас одоо зайнаас хийх нэ. За тэгээд мэдээж одоо галын элчийг дэмжих зорилгоор хурдан боловсруулах зорилгоор дөрвөн талын нийллэг болоод хотоодонд хэмжээнд тавьж болно. За тэгээд хүүхдээ сайхан дулаахан байлгана. За саяны нөгөө эдийн ондааны хэсэг дээр юм бүхнийг хилчгсэн учраас дэлгэрүүлж ярихгүй. За ингэдэг нийтлэг одоо ингээд яг баг насны хүүхдтэй ажиллаад ингээд эсэг эхчүүдтэй ажиллаж байхад сайн бидтэй гээд ямар ч үед нь хамаагүй ингээд яг нөгөө нэг битүү шөлөөрөө халуун арч цэцэрганаараа ингээд зодоод ингээд их хэмжээгээр байнга өгөөд идэг баггүй. Гэтэл тухайн хоол хүнс маань ямар үедээ ямар хэмжээтэй хэрэглэх вэ гэдгээсээ хамаарат эмч болно, эргээд ерөн бол ингээд одоо сөрөг талтай ч бас байгаа одоо хорч болно. Тэгэхээр энэ болгоныг яг нөгөө эдийн ундаа явдал мөрөө судалж мэдсэн уламжлалтын эмч нар маань аав ээжүүдтэй ингээд дэлгэрэнгүй сайхан зөвлөж өгж байгаарэ. За яг боловсрсан халуун буюу дэлгэрсэн халууны үедээ мэдээж одоо хүүхд халуураад ороод ирнэ тийм ээ. За тэгэхээр яг энэ нөгөөлбөрийг бүгдээрээ айгүй сайн нөгөө нэг бодож авах хэрэгтэй. Тамирыг шатаах тул халууныг буулгах нь чухлаа. Тэгээд биеийн тамирыг түлэх тул дэлгэрсэн халуун гэдэг үлгэрлүүл хуурай мөчөнд модонд галын дүл учирсантай адилаа гэх. Тэгэхээр өөрөөсө халуураад ирж байгаа, өндөр халуурж байгаа, ялангуяа томоогүй үеийн өндөр халууралтыг халууралт болгон давхар одоо тамирыг ингээд нэг шатаана гэдгийг бодож ингээд давхар нөгөө нэг эдийн ундаага хоол ундаа саа өгөөрөө гэдгийг нь айгүй сайн зөвлөх хэрэгтэй. За тэгээд халууралтан дээр нэг юм байна. 37.5-аас дээшээ бол халууралт гэдгийг бүгд мэдж байгаа. 38.5 ба түүнээс дээшээ бол эм уулган гэдгийг мэдж байгаа. Тэгээд 37.5-аас 38.5-ын яг нөө хооронд байгаа хүүхдүүдээ яг 38.5 хүрчгээгүй л бол ингээд өөрөөр нь айгүй сайхан халууруулад хүүхдээ яг сайн ажиглаад гардаж асраад халууныг нь хэмжээд 38.5 хүртэл нь юусаа ингээд хүүхдээ халууруулаач гэдгийг аав ээжүүдэд бас айгүй сайн зөвлөх хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр халуурч байж халууралт гэдэг процесс явагдаж байж нөгөө хөвчин маань боловсрно, хүүхдийн маань эдгэрэлтэн зөв бөгөөд ингээд боломжийн хурдан явцдаа эдгэрнэ. Гэтэл халууруулахгүй шууд халууран гут нь ингээл тэ 37.5 болвоогүй юу халуун буруулах юм өгөөд байх юм бол нөгөө одоо нөгөө нэг өвчин маань боловсрохгүй. Тэгэхээр ингээд зохист хэмжээнд хүүхдээ халууруулах хэрэгтэй байгаа. За тэгээд бага насны хүүхдээр ялангуяа нөгөө цагаан халууралтыг бүгдээр анхаарах хэрэгтэй. Яг ингээд томоогийн шинжүүд илэрсэн байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө хүүхдийн царай цайцанхи гоод гар хөлийн үзүүр хөрөөд яг ингээд нэг амьсгалыг нь ажиглахад одоо амьсгал охирхон болоод эхэлж байгаа бол цагаан халууралт байх вэ гэд арга хэмжээг зөвлөхөөс гадна аав ээжтэн гэртээ сайхан анхаараарай гэдгийг ингээд зөвлөж өгнө. За тэгээд халууралтын үед одоо дурдсан байгаа юмуд ашиглаад зөвхөн одоо нэг бүлээн арчилт гэхээсээ илүү за бүлээн арчилт одоо даан усыг одоо ингээд бид нар ингээд нэг эм үг хэмжээнд хүрээгүй байгаа хүүхдүүдэд арчилт хийдэг тийм ээ. За тэгэхээр яг арчилт хийхдээ хүүтэн усаар биш биеийн температуртай, ижил температуртай усанд буюу одоо бүлээн усанд ачуураа норгоод бүлээн арчилт хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр энийг бүгдээрээ яг нөгөө нэг дан одоо усаар гэхээсээ илүү бас магадгүй одоо энэ нэмүүдийг ашиглаад хүүхэд нь харшилгүй бол шүү дээ. Яг хүүхдтэй үзлэг хийж агаад хүүхдийнхээ өвөрмөц байдал тохируулаад болно гэж үзвэл энийг уламжлалтын эмч зөвлөнө. Түүнээс биш хүүхэд болгон толгой дараална одоо энэ эмтээ арчилт хийхгүй гэсэн үг. За хоёрдугаард боловсрсан үед нь мэдээж одоо нус цэр ихсэн тийм ээ. За тэгэхээр бага насны хүүхдээр анхаарах зүйл юу вэ гэхээр эмч болгон мэдээж энэ анатомийн бүтцийг маш сайн мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр хамрыг аягүй сайн цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тэгээд хамраа сайхан цэвэрхэн байлгах тусмаа нөгөө дагалдах хүндрэлүүд нь чихний өрөвсөл ч юм уу тийм дагалдах хүндрэл үүсэхгүй нэгдүгээр хоёрдугаард амьсгалын дээд замын өвчлөл одоо ингээ хурдан идэх нөхцөл болно. За тэгэхээр хамар цэвэрлэхдээ бид нар ингээ нус сордог, нусаа нийлэгдэг, янз бүрээр цэвэрлэдэг, угаадаг тийм ээ. Тэгэхээр угаадаг аав ээжүүдийг хэрвээ ингээ боломжтой бол
яг яаж угаадыг гэдгийг ингээд яг яаж угаадаг вэ гэдгийг хийлгэж харах боломжтой бол хийлгэж харах боломжгүй үедээ ингээд өөрөөр нь яриулаад яг яаж угаадаг вэ гэд хүүхдийнхээ хамрыг зөв угааж байна уу, буруу угааж байна уу гэдгийг бас бүгдээрээ мэдэж зөвлөхгүй бол хамраа сайн тэрхэн байлгаараа гингууд очоо буруу угаагаад тэгээд нөө дагалдах дундчны өрөвсөл энэ төр гэдэг дагалдах хүндрэл бас үсээд байх одоо ийм нөхцлүүд байна. За яг одоо уламжлалтын эмчнэрийн зүгээс юутай байж болно. Одоо жишээлбэл хамар угаахтаа дан нөгөө давсны усамлаас гадна жишээлбэл 3 үрийн тангаа сайхан ингээд чанж буцалгаж бэлдээ шүүгээд заавал шүүх шаардлагатай. Тангийнхаа халуураар утах юм уу эсвэл одоо тангийнхаа югаар бас ингээд хамраа угааж болж байна манай практик дээр одоо хэрэгжилж байгаа дээр бол за тэгээд яг дэлгэрсэн халууны үедээ яах вэ гэхээр хүүхд халуурж байгаа эмчингээ мэдээж одоо хүүхднэр нь хоолундаа өгөөд авахгүй тийм ээ дандаа бүлээн өгнө тэгээ шүлтөө шимтэй хоолундаа хэрэглэнэ. Тэгээд бас нэг зөвлөх юм юу вэ гэхээр аав ээжүүд ялангуяа одоо ингээд юм анхны хүүхдэрээ ч юм уу тийм ингээд туршлахгүй ээжүүд дээр маань халуураад хоолндоо дургүй байгаа ерөөсө хүчлээд ч мэдэхгүй байгаа гэд хоолунд өгөхгүйгээр ингээ хоосон ингээ хүүхдэд тамирцтал нь халууруулсан байх тохиолдол бас цөөнгүү ирдэг. За тэгэхээр хүүхд үнэхээр одоо юм мэдэхгүй те ингээ байгаа бол бүр амтгүй шүлжчихсэн бэлдээд ойр ойрхон багаар нэг дор их хэмжээгээр биш бүлэхнэр ойр ойрхон багаар ингээд өгөөрэй. Тэгэхгүй бол хүүхд чинь ингээд халуураад ингээд тамирдан шүү гэдгийг нь тэгээ нэг тамирдсан хүүхэд эмгэгчний давхар эмийн эмчилгээтэй явсан ч гэлээ амархан хүндрэх гээд байдаг шүү гэдгийг айгүй сайн хэл зөвлөж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд нэгэнтээ халууралт явагдаж байгаа бол томоо бол мэдээж 2-3 хоногтой эхний хэдэн өдөр бол маш өндөр халуурна. Тэгэхээр халуурах үедээ халуун буух үедээ мэдээж хүүхэд хөлрөнө. Тэгэхээр хүүхдэд хичнээн шингэн алдалтын шинж байхгүй байсан ч гэлээ одоо нэг шингэн зүйлээ сайн нөгөөх болвол бас хорсоол шингэн сэлбэх давсны усамлыг ойр ойрхон бага хэмжээтэй ингээд багаар өгөөд байвлаас ер нь хүүхэд мархан тамирдаж ядрахгүй гэдэг байх шүү. За эдээ ундаан дээр ганцхан анхааруулах зүйл нь хүүхэд бол өөрөө мэдээж насны онцлогоороо бадганы мөн чанартай. За тэгээ өвчин үүсэж байгаа нөгөө уушиг маань өөрөө бас мэдээж бадганы орн тийм ээ. За тэгээд нөгөө нэг ханаа томооны үед цэр салс ихсээд тэгээд эдгэрэлтэн бас удаан байгаад байдаг. Тэгэхээр энэ үедэн бүгдээрээ аль болохын бадган салсыг аривдуулах амтлаг амттай эдээ ундаа тэр жимснүүдийг амтлаг амттай зүйлсийг аль болох ингээ хүүхдэд бага хэрэглүүлэх тусмаа цэрний зурамтгай чанарч бага байна. Нөгөө одоо цэр салс нэмэгдэхгүй ингээ байна. Тэгээд эмчилгэхэд ч бид нарт илүү амар хэлбэр одоо арай дөхөн байх болно. За тэгэхээр нөгөө за одоо жишээлбэл Улаанбаатарт байгаа ээжүүдээс ингээ харахаар хурдан тэнхрүүлдэг дахианы шүлэгүүд авах тохиолдлууд ингээ байдаг. За гэтэл ингээ манай Монгол малын махнууд Монгол малынхаа ингээ одоо шүлгийг ингээ бэлдээд өгвөл хүүхд угны сайхан бас хурдан нэдгэрэх байгаа хгүй. Тэгэхээр дахианы мах битгий хэрэглээрээ амтлаг амттай жимснүүд тийм ээ. Одоо хамгийн одоо нийтлэг бол ингээд банан байна тийм ээ гадил за алим усан үзэм битгий хэрэглээрээ тэр амтлагч хэрлэг жимснүүдийг битгий хэрэглээрээ за тэгээд хүүтэнд хараг тэг ингээд одоо жишээл ингэдэг байхгүй яг хурц үеийн намдаад нэг ингээд нөө цэр салсан багсаа гайгүй болонгууд ингээд зөндөө ингээд 7 хоног дэглэн барьсан гам барьсан ингээ хүүхдээ баярлуулж байна гэд аваачаад бабл-ти ч юм уу смути уулга хүрээд ирдэг. Тэгэхээр нөгөө эдгэрж авсан цэр маань эргээд илүү өтгөрөөд одоо ингээд буцаад ингээд төвхтэй болоод байдаг. Магадгүй удаан хугацаанд цэртэй явах юм бол цэрнээсээ эргэжрээ инфекц үүсээ хүүхд эргээд маш амархан хатгаа болох тохиолдол байдаг. Тэгэхээр энэ яг эдгээр зүйлсийг хэрэглэх юм бол цэр илүү ингээд нэмэгдээд байдаг шүү гэдгийг манай уламжлалтын эмчнэр сайхан анхааруулад өгөх юм бол нөгөө мэдэхгүй болоод л очоо хэрэглээд байгаа шүү дээ. За тэгээд энэ дээр нөгөө сироп нэмийн хэрэглээ байгаа. За тэгэхээр сироп нэм болгоны амт бас амтлагч хэрэглэг биш тийм ээ. Амт ингээд зарим юмуд өөрсдөө линкаас одоо жишээлбэл тийм чихэрлэг бас биш харьцангуй гайгүй байх жишээ нь. Тэгэхээр сироп нэмээ та ямар юм зөвлөж байгаа вэ? Тэгээ тэр юмний чинь амт нь ямар вэ? Найрлага нь юу вэ гэдгээ бас бүгдээрээ сайхан бодож зөвлөхгүй бол нэг шинж тэмдгийг нэг зовирыг намдах гээ сироп нэм зөвлөдөг нөгөөх маань одоо эргээд ингээд нэг бадган салсыг аривдуулаад нөгөө эдгэрэлтийн явцыг удаашруулад байх бас нөхцөл болж байна.
За тэгээд яг энэ боловсрсон болон энэ боловсрсон буюу энэ дэлгэрсэн халууны үедээ мэдээж халуун заслын эмчилгээнүүдийг ол хийхгүй. Одоо жишээлбэл ингэдэж штэ. Ханиадтай хүүхдүүд ингээд төөн хийх сайн, халуун байранд суулгаа хүлэргэх сайн, шарлах хийхээр сайн гэд кичгээд энийг халуурч байгаа үед бол юусоо хийхгүй байхгүй. Тэгэхээр яг ямар үе шатанд нь ямар эмчилгээ хийх вэ, ямар үе шатанд нь ямар засал хийх вэ гэдгийг одоо манай уламжлалтын эмч нар одоо бусад одоо эмчилгээний эмч нартаа ч гэсэн ингээд зөвлөөд өгөх юм бол ер нь боломжтой байгаа. За тэгээд мэдээж дэлгэрсэн халууны үедээ буцаа хүсийн гаргах хэрэгтэй, усан засал тэгээд жин заслаа хийн. Яг юм сэрүүн жингүүд шүү энэ дээр сэрүүн жингүүдээ хэрэглэнэ. За тэгээд за ингээ хурц үеийн намдаад ингээ халуурхаа болчлоо тийм ээ. Тэгэн гут нөгөө сүүлийн үедээ орчлоо. Энэ үед нь яг нөгөө нэг хүүхдээ үзэж агаад хүүхдийнхээ онцлог тохируулаад тохирох одоо эмийн болоод одоо засал эмчилгээнүүдээ хийнэ. За хүүхдэд эм уулгахдаа нэг анхаарах зүйл байгаа. Жишээлбэл одоо ингээд нэг үрхтэр ч юм уу ингээд би суманд ингээд үдлэг хийгээ сууж ятал нэг хүүхэд ингээд яг ингээд хатгаа хүндэрсэн нэрээд ингээд эмгэг твтийн эмчилгээ шаардлагатай болоод ингээд эмийн эмчилгээ шууд тарилгаар эхэлж болно. За эсвэл одоо магадгүй одоо нөгөө нэг яг Европ одоо вирусын эсрэг юмудаа уугаад явж байгаа хүүхэд байж болно тийм ээ. Энэ үед давхар одоо яг энэ одоо махбодын тэгшдгийг дархлаа дэмжих үйлчилгээтэй боловсруулах үйлчилгээтэй эмүүдээ бас ингээд давхар уугаа хэрэглээ явж ээж болно. Тэгэхээр яг давхар зэрэгцүүлээд уугаад явхаар хүүхдийн эдгэрэлтийн хугацаа ч гэсэн айгүй хурдан байдаг. Тэгээд эдгэрэлтийн хугацаа одоо харьцангуй хурдан байхаас гадна хүндрэл багтай байдаг. Тэгээд одоо нөгөө нэг юм уугаад идэгчээд юус үц зүгээр болохгүй ингээл нэг хий ханиалгаа яваад байдаг, ойр архан сэдрээд байдаг гэдэг хүндрэлүүд ч гэсэн ер нь бол бага байдгаа. За тэгээд Монгол эм хүүхдэд уулгахдаа яадаг вэ гэхээр бид нар ингээд юутай цаггүй уулгах гэдгийг манай уламжлалтын эмчнэр бүгд мэднэ тийм ээ. Тэгэхээр нэг удаадаа нэг эмийг бэлдээд яг тухайн тагтаа нэг дор бөө нуух гэхгүйгээр ялангуяа хүүхэд бага байх тусмаа одоо халуунаа барьдаг савнд хүүхдээ эмээ бэлдээд тэгээд ингээд ийм сайхан бүлээнээр нь тэг ингээд багаар ойрхон ингээд ганц балгаар те ганц халбгаар ингээд өгөө яваад ээж болно. Тэг хоногдоо тухайн тунгаал уудсан байхад ингээд хүүхдэд их хэрэгтэй. За тэгээд дан одоо амаар гэхээс гадна эмээ бэлдээд халуун ураар нутаж болж гин, шавшиж болж гин, жин тавьж болж гин тийм ээ. Энийг тухайн эмч маань одоо хүүхдийнхээ үзлэг дээрээ тулгуурлаад ямар эмээг ямар байдлаар хэрэглүүл илүү үр дүнтэй байхаар байна. Энэ хүүхдэд хүүхэд өөрөө хэрэглэж чадах байна. Аав ээж нь хийж чадхаар байна гэдгийг бас ингээд бодолцож өгөх хэрэгтэй. За тэгээд мэдээж яг одоо яг нөгөө нийтлэг хийгдээд байгаа тийм ээ бэлгийн тосон барай гадуур ингээд хүүхд толгонд ингээд ерөөсө хаасаагүй бэлгийн тосон барай гээл жин тавиал төөн хийгээд шүү дээ. Энийг ямар үед хийх вэ гэхээр яг нөгөө ханиадны сүүлийн үедээ хийвэл илүү сайхан үр дүнтэй. Түүнээс биш эхүү үедээ хийгээд одоо төдийлөнд нэг яг тийм хүссэн хэмжээний үр дүн гарахгүй. Тэгээд яг дэлгэрсэн халууны үедээ бол эдгээр эмчилгээ бол ямар ч хэрэггүй байхгүй. За тэгэхээр эдгээрийг бол дандаа сүүлийн үедээ хурц үе өнгөрсний нам дараа халуурал зогссны дараа хийнэ. За гол нь ямар бэлчээртэй яаж хийх вэ? Хэр хугацааны давтамжтай байх вэ гэдгийг тухайн үзлэг хийж байгаа уламжлалтын эмч маань шийднэ. За тэгээд за миний бэлдсэн агуулга бол ерөнхийдөө ингэ боллоо. Юун дээр одоо яг нөгөө нэг өрх болоод нөгөө нэг сумын эмчнэр хөдөө орон нутгийн эмчнэр нэлээд олон ороод ирсэн байгаа шүү дээ. За энд магадгүй одоо эмнэлгийн удирдлагууд шийдвэр гаргах түвшний хүмүүс байгаа бол уламжлалтын эмч бас ингээд хүүхдэд үзлэг хийгээд энэ ханиад томууг бас ингээд эмчилж чаднаа. Өдөрдмжин батлагдаад гараад ирсэн бэлхнээ байгаа. Тэгэхээр яг нөгөө шаардлагатай эм тань одоо ингээд хэрэгцээт зүйлсийг нь эмийн эргэлтийн сандаа татаад зөвшөөрөөд ингээд яг энэ бэлээхэн байгаа уламжлалтын эмч нарыгаа ингээд ашиглаад ингээд ажиллавал ажлыг нь хийлэгвэл бас ингээд хамтдаа энэ ханиад томооны үеийг хүндрэл багтай, ноцтой хүндрэл багтай эндэгдэлгүүд авах бас бүрэн боломж байна гэж хэлмээр байна. За энэ дээр нөгөө эдээ ундаа явдал мөр дээр
ганцхан одоо нөгөө нэг юунаас гадна ширгээс нь бас хүүхдэд бас ингээд уулгаж байхад маш сайн үр дүнтэй байдаг. Энийг бас яг манай уламжлалтын эмчнэр мэдэх учраас яг хүүхдтэй ингээд яг нөгөө нэг ханаагаад ирж байгаа амбулаторийн үйлэг хийж байгаа хүүхдүүдтэй ч гэсэн ширгээс бас ядаж гудаа уулгаад байвал ер нь их зүгээр шүү. Бүхний ажил амжилт хүсье.